Сайн байцгаана уу үзэгчдээ. Алтан аргамч нэвтрүүлгийн шинэ оны анхны дугаар эхэлж байна. Бид шинэ оны анхны дугаартаа Монгол улсын гадаад харилцааны сайд Цогтбаатрыг урьж оролцуулж байгаамаа. Танд шинэ оны минь төргий бидний урилгыг хүлээн авсанд маш баярлалаа. Баярлалаа. Намайг бас шинэ оныхаа анхны нэвтрүүлэгтээ урьж оролцуулж байгаа талархал илэрхийлмээр байна. Мөн түнчлэн одоо телевиз үзэгчдээ энэ боломжийг ашиглаад шинэ оны минь төргийж хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За баярлалаа. Ярилцлага Монгол улсын засгийн газрын гадаад бодлогод баримтлаж байгаа одоо бодлогоос эхлэе гэж бодож байна. Манай Монголын гадаад бодлого бол нэг сайхан юм нь залгамж чанартай. Гинт одоо манай дотоод улс төр бол өөрөө янз бүр л болж штэ докторгүй одоо шүүмжилж болох бүх шүүмжлэлийг хүлээн авах үс ийм одоо шин чанарыг манай дотоод улс төр өөртөө шингээсэн байна. Тэгээ ийм замбраагүй юм дотроос хамгийн харьцангуй замбраатай би хамгийн замбраатай гэж бас хэлэхгүй. Наанцаан зөндөл юм болж исэн үзчихлээ. Гэхдээ ер нь харьцангуй хамгийн замбраатай цэгцтэй залгамж чанартай явж ирж байгаа салбар бодлого бол гадаад бодлого байна. Энэ хамтын хүчин чармайлт. Тэр энэ нам гэх юм байхгүй. Ерөнхийдөө Монгол хүн хоорондоо бол үзэл санаагаараа уралдаад үзэлцэж болно. Гадны хүнтэй бол бид нар нэг үндэстэй шүү. Нэг байрнаас хандсан шүү гэж нэг ийм соёл төлөвшчөөд байгаа юм. Тэгэд энэ нь бол их чухал зүйл байгаа л да. Тэгэхээр манай одоо засгийн бодлого бол энэ залгамж 30 жилийн залгамж бодлогын л үргэлжлэл. Энийг гал алдчихгүй харин амжилттай өшөө яг тодорхой цаг үеийнхээ шаардлагад нийцсэн бодлого үйл ажиллагааг явуулах ёстой л гэж бодож байгаа. Тэгэхээр хамгийн энгийн жишээл гэхэд одоо яг манай засгийн зүгээс бид юу хийгээд явж байгааг нь бол гадаад зах зээлийг нээлттэй байлгах тал дээр маш их анхаарч байна. Манай экспортыг нэмэгдүүлэх тал дээр анхаарч байна. Энэ дээр бодиттой үр дүнгууд гарч байгаа. Бусад улс орнуудтайгаа бас үүсэдээсэн зарим үл ойлголцлуудыг ойлголцож даван тоолж байна. Янз бүрийн алдар цуутай жагсаалтанд орохгүй төлөө орсноос нь гаргаад явж байна. Ингээд ярих юм бол тодорхой үр дүнгууд бол гаргаад явж байна. Нэгдүгээр Монголд ажлын байрыг хадгалжуулдаг. Тэрийг нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, тэрэндээ Монголын дотоод нөөц хүрэхгүй байгаа тохиолдолд бид нар гаднаас тэр нөөцөөр нь тасалчихгүй байх болвол нэмэгдүүлж оруулж ирэх дээр л анхаарч ажиллаж байна. Таны хувьд жишээ нь гадаад харилцааны сайдын ажлыг хүлээж авснаасаа хойш ер нь Монгол улсын гадаад харилцааны чиглэлд, гадаад бодлогын чиглэлд тийм ээ ямар одоо чухал санаачилгууд гаргав, ямар ажлууд хийж байна, үр дүн нь өнөөдөр ямар байна? Тодорхой санаачилгууд бол гаргаад бид нар идэвхтэй ажиллаад явж байна. Нэгдүгürt бид нар энэ Бүсва замын хүрээнд тодорхой энэ Бүсва замыг Монголд энэ бол тус дэм үзүүлэх үүс, дэд бүтцийн хөгжил тус болох үүс. Энэ чиглэл рүү нь илүү төлөхөө бид нар санаачлаг одоо гаргаад санаачлагтайгаар ажиллаад явж байгаа. Дэд бүтц логистикийн төвүүдийг энэ сайжруулахаа энэ чиглэлээр одоо энэ салбарт хамтран ажиллагаар явж байгаа хүмүүсийн одоо зорчих нөхцөлийг хөнгөлөх яг энэ дээр бүр тодорхой санаачлагууд бид нар гаргаад олон улсад танилцуулаад явж байгаа. Энэ бодлого бид нар дэмжиж шүү, хариуд нь манайд хэрэгцээтэй байгаа юмнуудыг дэмжиж шүү гэдэг л санаачлах штэ. Тэгэхээр энэ гадаад худалдааны ялангуяа салбар дээр бид нар ингээд нэлээд санаачлагтай юмнууд хийгээд явхад үр дүн гарч байгаа юм. Тэрний үр дүнд одоо юу гэдэг график аваад үзэх юм бол манай одоо гадаад экспорт худалдаа биднэрт экспорт бол их чухал гал валютын нөөцөө эндээс л олж ирж байгаа юм чинь. Одоо бидний хийсэн тэр айлчлалын хүрээнд тавьж исэн саналууд энэ бүгд чинь нийлж нөлөөлөд юу болж байгаа гэхээр дээшээ тэр манай экспорт худалдаа чинь эрс нэмэгдэж байгаа байхгүй. Эрс нэмэгдэж байгаа. Экспортлоход 2018 онд 23%-аар ганцхан жилийн дотор
нэмэгдээд өсөд явчихж байгаа. Манай юу гадаад худалдааны тэнцэл эерэг гарч байгаа. 2 дахь жилдээ дараалаад эерэг гарч байна. Энэ чинь валютын ханшинд одоо эергээр нөлөөлөд байж байгаа байхгүй юу? Технологийн салбарын олд амжилтыг бол гадаад бодлоготой ашиглая гэдэг бодлого гаргаад дэвшүүлээд явж байна. Тэрэн дотроо одоо Digital Embassy гэдэг одоо ер нь ажлууд нь бараг хийгдээд дууссан. Монгол улс тэртээ тэргүй бүх оронд дипломат төлөөлөгчийн газар байгуулж чадахгүй шүү дээ. Тийм нөөц бололцооч байхгүй. Тэгтэл бид нар интернет орон зайд Монголын тоон систем дээр сууруулсан элчин сайдын ямиг нээж байгаа байхгүй. Тэгээ Монголд өөрөөр хэлбэл зөндөө олон улсууд боддоор тэр орон зайд тэр virtual буюу тоон орон зайд бодит уулзалтууд Монголын төр засгийн одоо юу яам тамгын газрын дарга нартай бодитоор уулзах боломж бүрдэн. Тэр уулзалтууд тэмдэглэгдэн бүртгэгдэн. Эдийн засгийн хөгжлийг дэмжих үүднээсээ бид нар худалдааны төлөөлөгчийн газрууд гэсэн шинэ одоо институцаа гаргаж ирээд явж байна. Тэгэхээр худалдааны төлөөлөгчийн газрууд гэдэг юу гэсэн үг вэ гэхээр бид нар бизнесийнхэндээ ялангуяа манай ям гарч ирэнгүүт хамгийн түрүү одоо би энэ ажил дээр томилогдоод хамгийн түрүү миний тавьсан зорилго бол жижиг дунд үйлдвэрүүдэд дэмжлэг үзүүлмээр байна. Том бизнесүүд биднгүүгээр зах зээлээ олоо явж чадаад байна. Жижиг дунд үйлдвэрийнхэн бол чадахгүй байна. Тэнд худалдааны төлөөлөгчийн газрууд гэдэг чинь яа харахгүй нээж өгч байгаа чинь бизнесүүдэд хамгийн ойрхон бодитоогоор тусалцаа дэмжлэг үзүүлэх тогтолцоо бий болж байгаа юм. Бид нар 2024 оныг хүртэл хөтөлбөр гаргаад тэгээд одоо яг өөрийнхөө нөгөө экспортын уурсгал чиглэл хаана илүү амжилттай явж байна, хаана потенциал энийг юу тооцож гаргаж ээж багцаа байршлуудаа хийнэ. Эхний ээлжинд бид нар жишээлбэл чинь 2024 он гэхэлэр чинь нэлээд урт хугацааны хөтөлбөр гаргаад ирж байна шүү дээ. Эхний ээлжинд гол зах зээлүүдтэй нэ гэж. Тийм учраас бид нар одоо наазах нь юу Владивостокт бид нарт бас ийшээ нэгдүгээрт алс орнд руу манай бараа бүтээгдэхүүнийг авах уламжлалт зах зээл байна. Бид нар алдсан байхгүй юу? Буцаагаад сэргээх хэрэгтэй. Бээжин мэдээж хятадд бол манай хамгийн том одоо экспортын хамгийн том зах зээл байна. Бодтой. Тий. Тэгэхээр бид нар энэ дээр зах зээлээ илүү боловсронгуй болгох хэрэгтэй. Энэ дээр бараа бүтээгдэхүүнийхээ экспортыг төрөлжүүлэх хэрэгтэй. Тэгэхгүй бол зөвхөн уул уурхаа яваад байна шүү дээ. Тэгэхээр өөр боловсруулсан бараа бүтээгдэхүүнээ гаргах дээр бид нар анхаарч ажиллах хэрэгтэй. Япон чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулчлаа. Би зүгээр чөлөөтэй улсын их хурлын гишүүн багтаал Японуудад ямар асуудалтай байжсэн гэхээр чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулагдсны дараа үр дүнгээ хэдүүлээ тооцъё. Сэтгэлд хүрхүүц үр дүн гарсан байна. Нэг, хоёрт манай экспорт нэмэгдсэн байна. Худалдаа нэмэгдсэн байж болно шүү дээ. Тэгэхдээ манай экспорт нэмэгдсэн. Бид нар энийг байгуулъя гэж анхлан санаачлаад энийг зүтгүүлээд явахдаа би анхлан санаачилсан хүмүүсийнх нь нэг сууж ийн л та. Тэгээд сая Японуудтай ярьж байгаад би Японы Мети дээр худалдаа үйлдвэрийн сайттай Аргентинд уулзаж энэ асуудлаа яриад нэлээд шахажээж сая энэ юу эдийн засгийн түншлэлийн хилцээрийн хүрээнд дид хэсгүүд ажлын хэсгүүд байгуулагдаж хуралдах хэрэгтэй. Тэгээд энэ дүнгээ тавьж явах хэрэгтэй байхгүй юу? Тэрийг анхныхыгаа сая Улаанбаатарт хэлээ. Дөнгөж сайхан айлчлал юм. Тэгээд энэ дээр бол өшөө цаашаа ямар салбар дээр бид нар анхаарч юугээ зохицуулж ажиллах хэрэгтэй вэ гэдгээ тэр ажлын хэсэг дүгнээд гаргаад явж байгаа. Иргэдийн амьдралд яг хөрсөн дээр буусан тэм шийдвэрүүд бас гарч ийн гэж харж байна. Тухайлбал цэвэрлэх байгууламжийг одоо энэ салбарт хөрөнгө оруулалт одоо орж ирэхээр боллоо. Нөгөө талаар бас усны асуудал дээр Америк нэгдсэн улсаас хөрөнгө оруулалт орж ирэхээр боллоо. Иймэрхүү одоо яг бодит хөрсөн дээр бууж байгаа тийм ээ. Ард иргэд бидний амьдралд яг нөлөөлж байгаа тийм гадаад бодлогын үр өгөөжийг та бас ярих байхаа гэж бодож байна. Тий, одоо жишээлбэл цэвэрлэх байгууламж үнэхээр хятадтай Ванисет хамгийн эхлээд би айлчлаад энэ асуудлаа ярьсан, энэ дээр дэмжлэгээ авсан. Гэхдээ сая ерөнхий сайд төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний үйлчлэлтүүдийн үеэр энэ ажлууд чинь бас яригадаад
ерөнхий сайдын альчлалын үеэр нэлээд одоо гол яригдсан асуудлуудад нэг болоод энэ ингээ бодит үрдэнд хөрж байгаа. Сая тэгээ ваны сайдыг ирэхэд бид нар нээлт хийлгэнэ гэдэг чинь тэр тийм амар энийг ингээ нээлт хийчих гэхлээр энэ том улсын гадаад хэргийн сайд тэгээ тэрэнд нь би очиод орчих гэдэг юм байхгүй байхгүй юу. Бид нар нээлт хийлгэж оролцуулаад байгаа чи одоо энтхийн хууль зүйн сайдыг ирэхэд нефтийн үйлдвэрийн нээлтэнд очиж оролцуулаад байгаа чинь тэрийг дэмжиж байгаа айлыг буцах боломжгүй болгож өгч ардаа үе таалгаа яг бодиттой одоо ингээ хаагаад найдвартай болгож гин гэсэн үг байхгүй юу. Энэ өөрөө ардаа олон улсын хуулийн эрх зүйн үр дагавартай үйлдэлүүд байдаг байхгүй. Харахад ёслолын юм шиг бол. Жишээл цэвэрлэх байгууламж дээр яг бодит байдал дээр ямар хүндрэл байсан гэхээр зураг төсөл нь Францууд хийсэн байхгүй. Тэгэхээр Хятадын одоо энэ зээл тусламжаар хийх гэхлээр энд нар чинь өөрийн байгууллагын зураг төсөл юмнуудыг авч үзэх ёстой шүү дээ үндэслэл нь. Тэгсэн тэр нь байхгүй. Тэр судалгаа нь Францынх байхгүй. Тэгээ Француудын хийсэн юмыг энэ өөр улсын татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж ажил хэрэг болгох гэж шүү дээ. Тэгэхээр энийг тэнд итгүүлж энэ бол зайлшгүй чухал хоёр орны харилцаанд үнэхээр бодит үр дүнгүй өгөх одоо үйл ажиллагаа юмаа гэдгийг хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг чинь маш том олон давааг давж ээж хүрж байгаа юм байна. Тэгэхээр энийгээ дагаад Улаанбаатар хотын энэ усны дэд бүтэц сайжирна гэдэг чинь дэд бүтэц талаасаа Улаанбаатар хот тэлэх бас нэг суурь бий болж гэж байгаа. Энийг бид нэр тохироод авангууд энэн дээр үндэслэл сая Мянганы сорилтын сангийн нөгөө усны төсөл явж байгаа байхгүй. Яг тэгвэл Америкийн нэгдсэн улс юу гэж ярьсан гэхээр бид нар манай энэ төсөлд саарл усыг одоо боловсруулж бий болгох тухай хэсэг орцсон байж байгаа маа бүрэлдэхүүн хэсэг. Тэгэхээр бид нар тэр саарл усыг энэ цэвэрлэх байгууламжаас ч авах тухай ойлголт байхгүй. Эний чи хэн янзлах юм бэ? Эн чин байхгүй бол энэ төсөл байхгүй гэдэг л асуудал яригдж байгаа. Тийм учраас яаралтай энэ чинь энэ төслөө тохирж аваад ингэж ийж Мянганы сорилтын сангийн 350 сая долларын дараагийн төсөл хэрэгжих нөхцөл нь бүрдэж байгаа байхгүй. Далаад гарцгүй орнуудын одоо судалгааны төв байгууллагыг Улаанбаатар хотод байгуулах энэ үйл ажиллагаа бол маш үр дүнтэй одоо хэрэгжлээ гэж харж байна. Энэ ажлыг одоо өнөөдрийн энэ үр дүнд хүрэхэд бас нэлээд олон давааг давж бэрхшээл сорилтууд тулгарсан байх. Хугацаа бол нэлээд удаж ирсэн шүү дээ. Тэгэхээр ямар бэрхшээл тэнд байв, яаж шийдэв? Тэ энэ үнэхээр удсан. Яг тэгвэл 30-аад орны одоо төр засгийн төвшөнд зөвшөөрлийг авах хэрэг гарсан. Хамгийн анх би өөрөө санаачилж төвшүүлж исэн. Монгол Улсын ерөнхийлөгч Гаванд болсон далаад гарцгүй орнуудын дээд хэмжээний уулзалтанд хэлсэн үгэнд яг энэ санааг би оруулж өгсөн юм байна. Эрсдэл байсан л да. Тэгээ надаа юу их урам өгчсэн гэхээр яг тэр үгийг хэлээл дууссаны дараа Финляндын байхад төлөөлөгч хурж ирээд ийм санаа гараад ирлээ. Наатайгаа бид нартай яриараа бид дэмжин шүү гэдэг. Энэ бол Европын холбооноос тэр хуралд одоо ажиглагчаар байна уу ирээс утсан байсан төлөөлөгч байхгүй. Тэгэнгүүт би энэ Европын холбооноос дэмжлэг авч болох юм байна. Ингээ Европуудтай ажиллаж эхэлж байгаа байхгүй. Энэ дэр яг л ийм байгууллагыг байгуулахад ардаа санхүүгийн урт хугацаанд ажиллахад нь тэр дэмжлэгүүдийн тогтолцоо байж иж өөрөө явдаг байхгүй. Ямар ч оронтой би очиод ярихад нөгөө нөлөө бүхий бусад орн тэр орон ер нь яаж хандж байгаа бол гээд тэгээд тэндээс дэмжиж байгаа гэдэг чинь нөгөөдөл бас л нэг алхам нааштай бодохын суурь болж өгч байгаа байхгүй. Миний ач холбогдол нь юу гэхээр нэгдүгээр тийм Улаанбаатарт төвтэй олон улсын байгууллага, нэгдсэн үндэсний байгууллагт бүртгэлтэй нэгдсэн үндэсний байгууллагын одоо малгай доор явж байгаа байгууллага тий. Тэгэхээр дөнгөж сая нэгдсэн үндэсний байгууллагаас бүр энэ тусгай бас тогтоол гаргаад энэ дэмжиж өгсөн. Өөрөөр хэлбэл нэгдсэн үндэсний байгууллагын албан ёсны юм дэмжлэгтэй тэгээд бидэн шиг орнуудаа бүгдийг нэгтгээд өгсөн чи өөрөө олон улсын төвшөнд улс төрийн хүч байхгүй юу? Нэгтгээд өгсөн ийм юу гарч байгаа юм. Олон улсын байгууллага бий болж. Олон улсын байгууллагуудын төвүүд хаана байдаг вэ? Венд, Женевт, Нью-Йоркт л үүдэг. Түүнээс Улаанбаатарт байх бол ховор штэ. Манай энийг
одоо өөр орон авах гэж өрсөлдөж ирсэн. Цаашдын ер нь зорж байгаа зорилт гадаад бодлого, гадаад харилцаа тийм ээ энэ чиглэлд илүү их одоо бол дамжалтыг авчрах тийм зорилтууд ер нь ямар зорилт тавьж байна? Аль чиглэлд илүү их анхаарал хандуулж байгаа вэ? Бид нар бол нэгдүгээр дэлхийн нэлээд өөрчлөгдөж байна. Тэгэхээр хуучнаа бодвол цэвэр сонгомл дипломат үйл ажиллагаанд анхаарал тавихгүй бол одоо бол болохгүй болчихж байна. Бид нар чинь нэг хэсэг зөвхөн мөнгө, зөвхөн эдийн засаг гэж явлаа штэ. Тэгсэн дэлхийн маань өөрөө өөрчлөгдөж, дэлхий өөрөө тийм болсон байсан байхгүй. Тэгсэн чинь энэ өөрчлөгдөж эхэлж байна. Одоо айгүй олон орны эдийн засгийн хүндрэл, эдийн засгийн шин чанартай биш. Улс төрийн асуудлууд болоод байна шүү дээ. Иран дээр тавигдсан байгаа санкц гэдэг. Тэгэхээр энэ сонгодог дипломат үйл ажиллагаа, улс төрийн яриа хэлцээнд бид нар идэвхтэй оролцож явах нь эдийн засгийн ач холбогдолтой болчиход байна. Тэгэхгүй зөвхөн мөнгө ярьж дипломат үйл ажиллагаа явуулна гэдэг бол энэ одоо ирж байгаа шинэ орон зайд бол ер нь бас хитрхи өрөөсгөл бөгөөд харин эсрэг үр дүнтэй болж магадгүй. Нөгөө талаас мэдээж эдийн засаг дээр бид нар анхаарах хэрэгтэй. Энэ дээр тэр гадны хөрөнгө оруулалтыг бид нар юу руу илүү татахыг хүсэж байна гэхээр одоо бол зөвхөн уул уурхай биш. Одоо бол бид нар хүнс хөдөө аж ахуйн салбар, арьс ширний салбар, тийм ээ. Энэ Монголдөө үйлдвэрлэж байгаа экспортлж болох бүтээгдэхүүнүүдийг гаргах энэ зах зээлийг тэлэх тал дээр л илүү анхаарч ажиллана. Ноолуур гээл тэгэхэд одоо ноолуур дээр манай хамгийн том самнсан ноолуур одоо экспортлж байгаа орн бол бас Итали байна. Тэгээ энэ дээр дараагийн үн шат одоо зөвхөн самнсан биш. Монголд одоо эцсийн бүтээгдэхүүн боловсруулад гаргадаг болох дээр анхаармаар байна гэж би Италийн сайттай ярьж байгаа. Европын холбооны шинэ одоо төлөөлөгчийн газрын байгуулагдсан. Тэгээ Европын холбооны шинэ элчин сайтай энийг бид нар бас яриад явж байна. Япон руу нэлээд гаргах дээр анхаарад Япон дээр харин нэг сая юм нь бол амжилттай аваа гараад эхэлсэн байж байгаа. Энэ онд хийгдсэн таныг одоо сайтын ажлыг авснаас хойш хэрэгжсэн одоо гол айлчлалуудаас бас үр дүнгийн та ярил зүгээр бах. Тухайлбал сая Япон улсад хийсэн айлчлалын үр дүн, Катар болон одоо энэ арабын булангийн орнуудад сая хийсэн айлчлалын үр дүн. Айлчлалууд бол хоёр талдаа ярьж ээж урт хугацаанд бэлтгэж хийдэг юмнууд л да. Тийм учраас тэр үр дүнгээ гарах үр дүнгээ хамгийн анх гэл тооцсон. За энийг хурцгах боломж байна. Ингэж явна гэдэл явдаг юмнууд л да. Сая бол Японд бол хийсэн айлчлал бол үнэхээр Япон улс бол манай стратегийн түнш. Тэгэхээр яг энэ айлчлалын хүрээнд нөгөө бэлтгэл ажлын хүрээнд сая тэр чөлөөт худалдааны дид ажлын хэсэг анх хуралдаж байгаа. Тэгээ энэ дээр ямар үр дүнгууд гарч ийн гэхээр за энийг илүү үр ашигтай болгох хэвээр худалдаа өсөх нь өсчээ. Гэхдээ экспорт Монголын тал бол дөрвтөө өсөөгүй шүү. Одоо энэ дээр анхаарч энэ дээр Монголын бараа бүтээгдэхүүнүүдийг гаргах дээр Японы тал яаж тусал дэмжиж чадхаар байна. Энийг ярьж байгаа. Бид нар төрөлжүүлэх тал дээр нэлээд анхаарай гэж байгаа. Хоёр үе шаттай зээлийн асуудал байж байгаа. Энэ дээр дараагийн шатаа бид нар эхлүүлье. Дараагийн шатаа эхлүүлэхдээ энэ бол хамгийн үр дүнтэй жижиг дунд үйлдвэрийн одоо хөгжүүлэх зээл байсан. Тэгэхээр энэ зээлийг цаашаа одоо үргэлжлүүлээд явах. Тэгээ энэ яг бодиттой үр дүнд хүрсэн энэ юугаа бол дараагийн шатыг эхлүүлээд явах хэрэгтэй байна. Бид бол одоо гадаадын хөрөнгө оруулалтын тал дээр бол бодлогоо нэгтгэж тогтвортой байлгахын төлөө ажиллана. Хууль эрх зүйн орчин бол тэр улс төр тоглогчид өөрчилж ирсэн ч гэсэн энэ бол хэвэндээ байна шүү. Тэгээ одоо тэнд сая 1 сарын 1-ээс нэг цэгийн үйлчилгээ Японы хөрөнгө оруулагчдад зориулсан нэг цэгийн үйлчилгээг байгуулахаар шийдвэр гарсан байгаа. Тэрийгээ сая очиж бас зарлж байгаа. За Катар, Кувейтийн хувьд гэвэл бид нар адилхан жижиг орнууд. Энэ улсууд бол бидэнд үнэхээр сэтгэлээсээ бас дэмжиж ажиллаж идэг. Хүнд үед нь бие бинийгээ дэмжиж ажиллаж явах хэрэгтэй.
Катар би Кувейтүүдэд би сая ингээл очиход ямар ч төвшөнд би сая одоо Эмиртэй нь уулзж байгаа хаантай гэсэн үг шүү дээ. Ерөнхий сайттай нь уулзлаа, гадаад хэргийн сайттай нь уулзж байна. Хилцээ хийлээ. Ингээд ярихад бүх төвшөндөө нэг л юм хэлж байгаа. Бид нар та нар 90-ад оны бидний хамгийн хүнд бөгөөд хамгийн харанхуй өдрүүдэд хамгийн түрүүн ийм эзлэн төрөнгөл 20 дугаар зуунд байж болохгүй гэд дуурсан орон танах. Бид нар энийг хизээш мартахгүй. Тийм учраас бид нар бүр хаана сууж байгаад хэлж байгаа. Бид нар та нарыг чадхаараа дэмжиж ажиллана. Энэ бол сэтгэлийн дэв. Яг бол та нар бид нарыг мартаагүй, бид мартахгүй. Олон улсын харилцаанд эн чинь бас айгүй чухал үнэт зүйл байхгүй. Би нэгээ ингэж дэмжиж байна. Өнөөдөр Катар бас л блокадтай амаргүй нөхцөл байдалтай. Бид нар сэтгэл зовж байгаа зөвхөн доохоод илэрхийлэхгүй Монгол улс. Олон улсын бүх төвүүдтэй энэ чиглэл өгөгдсөн. Энэ бүс нутагт үүсэж байгаа ойлгомжгүй байдлыг намжаахад бид нар яаж оролцож болох вэ? Бид яаж тусалж болох вэ? Энэ дээр тэр санаачлагыг бид гаргаад ажиллаад явж байгаа. Кувейтэд очиод байгаагийн нэг онцлог нь энийг зохицуулах хамгийн ийм эрүүл байр суурийг эзэлж байгаа орн Кувейт байхгүй. Тэгээ Кувейттэй бид нар очиж энэ асуудлууд дээр зөвлөлдөж бас ярьж байгаа. Булангийн орнуудтай бид нарт эдийн засгийн харилцаагаа хөгжүүлэх нэг бас боломж байгаа юм. Бодиттой тусламжуудыг эдгээр бас өгдөг, үзүүлдэг. Тэгээд энэ чиглэлээр хамтраад ажиллах боломж байгаа. Миний бас сая очиж нэлээ ярьсан юм юу гэхээр хүнс хөдөө аж ахуйн салбар дээр эдгээр хамтарч ажиллах нэлээд боломжууд байгаа. Тэгэхээр дипломат хүн гэдэг бол эх орондоо хайртай хүнийг л хэлж байгаа. За бид бол одоо хоёр хөрштэй Оросын холбооны улс бүгд найрамдах тард улс тийм ээ. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол хоёр хөрштөөгөө харилцах харилцаанд ойлголцохгүй зүйл байна уу? Хоёр хөрштөөгөө харилцах харилцаанд одоо итгэлцэл хэрэг бэхжиж байна. Ер нь хоёр хөрштөөгөө харилцаа эрүүл байгаа. Гэхдээ өөр улс орнуудын чинь бидэнд бас өөр байр суурьуд байж байгаа. Гэхдээ тэр болгон заавал одоо араасаа хүнд үр дагуулах шаардлагагүй. Энэ бүгдийг зохицуулаад эвлүүлээд явахыг л дипломат үйл ажиллагаа гэж байна. Тэрний тулд л энэ яам оршиж байгаа юм. Тэгэхээр тэр нөгөө хоёр хөрштөөгөө бол итгэлцлийг бид нар бэхжүүлэхийн төлөө явж байгаа. Стратегийн түнш гэдэг энэ үгний ард итгэлцэл явж байгаа байхгүй. Итгэлцэл хамгийн ихний шалгуур. Итгэлцэл байхгүй орнуудын хооронд стратегийн түншлэлийн тухай ойлголт бүр ойрхонч байхгүй гэсэн үг. Тэгэхээр бид нар өөрийнхөө харилцааг зөвхөн бид биш. Энэ хоёр хөрш маань өөрсдөө тэгж нэрлэдэг байгаа шүү дээ. Манай стратегийн түншээ гэж нэрлэж байгаа чинь суур итгэлцэл байна л гэсэн үг. Сая бид нар ингээл Оростой яриа хэлцээ явуулж хахад тэр 100 тэрбум долларын биш рублийн зээл гээл асуудал яригдахад эднийх эдийн засаг төрийн тогтолцооны нөхцөл байдлаас аваад үзэхэд эргээд бас төлөх боломжтой байлаа. Эдний эдийн засаг өсөх боломжтой байна гэдгийг харж ээж, итгэж ээж энэ зээлийн асуудлууд яригдана гэсэн үг шүү дээ. Нөгөө талаасаа одоо сая энэ нефтийн хоолойн тухай асуудал яригдж байна гэдэг чинь өнөөдрийнх шиг өөрчлөгдөж байгаа улс төр эдийн засгийн орон зайд бол итгээгүй айлдаагүрээ энэ эрчим хүчний их үүсвэрийн гол дамжуулах дэд бүтцийг барина гэдэг чинь том эрсдэлтэй асуудал байхгүй. Тэгэхээр тэр барина гэж төрийн тэргүүнийхээ төвшөнд хэлнэ гэдэг чинь ардаа хэлж байгаа үгийг монгол хэлээр орчуулвал бид та нарт нэн итгэж байгаа шүү л гэсэн үг байхгүй. Хятадтай бас яг бид нар тийм хэмжээний харилцаатай байж байгаа. Хятадын одоо удирдлага бол бид нар чин сэтгэлээсээ улс орнуудтай хамтарч ажиллана гэдэг. Энэ чинь хин нэгэн хүн биш. Тэр улсын төрийн тэргүүн, бодлогын гол боловсруулж байгаа хүн хэлээд байна шүү дээ. Бид нар яг тэрэнд нь та нар чин сэтгэлээсээ харьцаж байгаа гэдгийг бид нар итгэж байгаа бөгөөд яг энэ зарчим дээрээ үндэслээд харилцаагаа хөгжүүлээд явъя. Тийм учраас ярих юмнуудаа бас асуудал байгаа бол ингээд нэг тойроод бүлтгэнөөд ярихгүй байгаад байхгүй. Асуудлууд байна уу байна. Тэгвэл энийг ярив. Яаж шийдэх вэ? Энийг ярьцгаа. Сая одоо ваны сайдыг альчлахад тийм учраас анх удаа асуудал юу бид
хөгжлийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Өөрөлдвөл хөнгөлтэй зээл төсөлмжийнхаа ямиг бол үргэлжлүүлэхэд бэлэн байна. Гэхдээ үр дүнд нь бид нар олон жилийн дараа эргээ харсан чи өрөнд орцсон, өрийн дарамтанд орцсон ийм харилцаанд хөгжүүлэхийг бид хүсэхгүй байна шүү гэдэг ил тод би хэлсэн. Энийг Хятадын талд анх удаа ер нь дэлхий дээр гадаад хэргийн айл нэг сайд хэлсэн баг ил тод. Энд чинь араар нь ийм бодлого явж जैन тэгж जैन ингэж जैन гэл ингээл нэг таамаг үнэн худал юмнууд яригдал нь шүү дээ. Тэгэхэд энэ юг айлчлалыг ашиглаад шууд ийм юмд орохгүй шүү гэж тавьж байгаа. Тэгэхээр энийг тавихад итгэлцэл байж тавьж байгаа. Сая Ши Жинпин дараа АПЕК-ийн дэд хэмжээний уулзалтанд ороод манайх энэ зээлийн бодлогоо явуулахдаа хин нэгийг энэ зээлийн дарамтанд оруулах ийм бодлого огт байхгүй шүү гэдэг аль бисээр зарлж байгаа байхгүй. Энэ бүгд чинь дараа нь бид нар энэ харилцаагаа хөгжүүлэхэд энэ зарчмууд чинь хэрэгтэй байхгүй. Танах тэгж хэлж ийсэн биз гэдэг асуудлыг биднэрт ярих боломж нэгж байгаа. Ингмээргүй байна. Ингэж өрийн дарамтанд орохгүй байхын тулд бидэнд санал байна. Юу гэвэл танах хөрөнгө оруулалтаа манай уул уурхайн бус салбаруудад хийгээд гүн боловсруулалтанд хөрөнгө оруулалт хийгээд тэгээд тэр бүтээгдэхүүнийг та нар авдаг болооч. Хэрв манайх танахаас зээл авлаа, үйлдвэр барьлаа. Тэр бүтээгдэхүүнийг танах авж байгаа бол тэр үйлдвэрлэл ав тэр хэмжээндээ өрөнд орох асуудал байхгүй болж байгаа байхгүй. Яг л бүтээгдэхүүн зарагдаж байгаа тэндээсээ юугээ одоо зээлээ бүгдийн төлөө явуучих боломжтой ийм эрүүл харилцаа үүсэж байгаа. Тэгээд тэрний хариуд Ваны сайд надад юу гэж хэлсэн гэхээр та нар экспорт бид нар импортлыг худалдаж байгаа. Яг энэ яамд энэ дээр болсон хилцээний үеэр хилэгдсэн тэмдэглэлд орсон зүйл. Бид бас хоёр хөрштөөгөө эдийн засгийн коридор байгуулахаар тохиролцсон тийм ээ. Тэгэхээр энэ үйл явц өнөөдөр ер нь хэрэгжилт нь хэр явж байгаа юм бол? Дөнгөж саяхан бас одоо яг энэ хүрээнд гурван талт уулзалт Улаанбаатарт болсон. Ерөөсөө сар хүрэхгүй хугацааны өмнө. Тэгээд энэ дээр хамтарсан одоо нэг бичиг баримт зурлаа. Энэ дээрээ бол яг нөгөө дөрвөн гол дэд бүтцийн чиглэлийн төслүүдээ яриад энийгээ хэрэгжүүлнэ. Энэ дээр нэмээд одоо зураг төсөл гаргах, судалгаа хийх нэгжийг Монголд байгуулна гэдгээ бид нар бол байгуулцсан явж байгаа. Тэрэнд хоёр талаасаа дэмжлэг үзүүлээд хамтраад ажиллая гэсэн ийм тохиролцоонд хүрээд явж байгаа. Энэ бол ингээ бодтойгоор бас яригадаад унтцсан бол асуудал биш. Гэхдээ энэ дээр бид нар одоо дараагийн шатанд шилжихийн тулд бид бас тодорхой зураг төсөл эдийн засгийн тооцоо үндслүүдээ гаргах хэрэгтэй болоод байна. Гэх мэт олон юм бас хийгдэнэ. Зүүн хойд Азийн аюулгүй байдал бол бас Монгол улсын аюулгүй байдалтай салшгүй холбоотой ийм зүйл байгаа тийм. Тэгэхээр Умар Солонгосын гадаад харилцааны сайд Монгол улсад энэ жил айлчлалаа. Ер нь Монгол улсыг зүүн хойд Азийн аюулгүй байдлыг одоо бэхжүүлэхэд гол одоо хувь нэмэр оруулах, зуучлах, байр сууриас оролцох ийм одоо потенциалтай улс гэж ер нь улс орнууд хардаг тийм ээ. Тэгэхээр зүүн хойд Азийн аюулгүй байдал болоод Умар Солонгостой харилцаанд ер нь ямар одоо нааштай зүйлүүд харагдаж байна. Монгол улс маань зүүн хойд Азид байгаа. Гэхдээ зүүн хойд Аз гэхэлэр хүмүүс их хол бодоод байгаа байхгүй. Яг өнөөдрийн бидний өдөр тутмын амьдралын төвшөнд эергүй сөргөөр нөлөөлөх хамгийн гол хүчин зүйлүүдийн нэг энэ байхгүй. Жишээл Монгол руу одоо эдийн засаг арай тогтворч өсөд явж байгаа үз. Хөрөнгө оруулалт арай нэмэгдсэн. Одоо өмнөх жилтэйгээ харьцуулахад бол бүр овоо нэмэгдээд явцсан. Чин 16 онд бол 120 сая долларт хүрээд унтсан байсан юм байхгүй. Тэгэхэд одоо тэр бүм 700 сая руу ороод ирсэн. Гэхдээ 12 онд 4 тэрбум долларын төвшөнд хүрсэн байсан шүү дээ гадны хөрөнгө оруулалт. Манай үүдэнд очролдог байсан байхгүй Монгол улсын үүдэнд. Тэгтэл одоо эн чинь бол татарсан байхгүй. Гэхдээ 120 сая бодвол хэд дахин нугараад өссөн тэрбум 700 дээр ирсэн байна. Гэхдээ энэ амжилт алга болоход тэнд нэг бөмбөг дэлбэрэхэд л хөрөнгө оруулагчдын итгэл секундын дотор алга болж байгаа байхгүй. Тэгээд тэр сөрөг нөлөө хүрэх газар зүйн байршилд оршиж байгаа орнуудад бол бизнес эдийн засгийн үйл ажиллагаа бол эрс намжна гэсэн. Хамгийн түрүү хохирох улс нь бид нар дайнд орсон юм шиг хохирох байхгүй. Өдөр тутам эн чинь мэдрэгдэж яадаг эмзэг асуудал байхгүй. Монгол хүний амьдрал дээр 40 мянган монгол хүн бол бүр яг тэнд шууд нөлөөнд автаж болцсгүйгээр
ийм одоо нөхцөл байдалтай асуудал байхгүй. Тэгэхээр бид нар энэ зүгээр нэг оролцоод яваад байгаа нь сонирхогч байж оролцоод байгаа нь биш. Энэ манай аюулгүй байдал, оршин тогтнох асуудал, эдийн засгийн өсөлт хөгжлийн асуудал, Монгол хүний орлогын ажлын тухай асуудал. Тийм учраас бид нар энэнд оролцож явж байгаа байхгүй. Тэгээд энийг бол хойд солонгосууд сайн ойлгодог. Бидэнтэй бас 70 жилийн одоо дипломат харилцаатай орон. Монгол улсыг энэ улс дэлхийн улс төрийн газрын зураг дээр бие даасан Монгол улс байх ёстой гэж хүлээн зөвшөөрсөн 2 дахь орн байна. Маш урт хугацааны харилцаатай гэсэн үг байхгүй энэ шинэ үеийн олон улсын харилцааны түүхэн өнцгөөс аваад үзэх юм бол тэгэхээр ийм олон жил гэдэг чинь зүгээр нэг тоо биш. Энэ хугацаанд бид нар бие бинийгээ маш дотн ойлгоод таниад мэдсэн. Тэгээ монголчуудыг бас нэг байр суурьндаа байдаг бас төлбөртэй гадаад бодлого дээр төлбөртэй гэдэг хүлээн зөвшөөрдөг. Одоо ингээл одоо тэнд үнэхээр одоо Пхеньяныг бөмбөгдөл газартаа тэгшилж байхад ихэнх элчин сайдын яамдууд гараал явсан байхад манай элчин сайд тэнд явах нь байтугай элчин сайдын яамдаа байгаа л одоо бүр солонгосууд нь бидэнд ярьж өгдөг байхгүй танай элчин сайд чи шатраа бариад доошо новч руугаа орж исэн гинлээ гэдэг. Дипломат ажил хүмүүс нэг л гоё ажил гэж бодоод байдаг. Цагаат бол маш хүнд ажил шүү дээ. Сайдын айлчлал амжилттай сайхан болсон. Энэ хүрээнд бид нар энэ чинь одоо нөгөө 70 жилийнхаа хүрээнд хийж байгаа том дипломат арга хэмжээнүүдийн нэг. Энэ хүрээндээ мэдээж яриг Цөмийн зэвсгийг хураах асуудал дээр инх тайвны амжимт байдлыг бий болгох асуудал дээр энэ бүс нутагт одоо ард иргэдийн амгалан тайван байдал яаж энэ одоо доктортой байдлыг бид нар цаашаа үргэлжлүүлээ бэхжүүлээд шинэ үе шат руу шилжээд явах. Яриа хэлцээний дараагийн шат руу яаж шилжих вэ? Энэ бүх асуудлуудыг бид нар ингээд бас маш сайн ойлголцож ажилдаг улс орнуудын хувьд энэ асуудлуудыг ярьсан. Монголын хувьд бол энэ өөрийн аюулгүй байдал нөгөө талаас бүс нутгийн аюулгүй байдал бид нар зөндөө орноос тусламж дэмжлэг авч байна. Тэр хэмжээндээ бид нар одоохондоо тусалж дэмжиж чадахгүй байж байгаа. Тэгвэл тэр улс орнуудын аюулгүй байдал, тайван байдал бид нар хувь нэмэр оруулж байна гэдэг чинь чадах хэмжээндээ бид нар хамгийн том тусалцаа дэмжлэгээ үзүүлж байгаа. Эн чинь бол мөнгөний тухай асуудал биш. Амьдрах, эс амьдрах тухай асуудал яригадаад байна шүү дээ. Цөмийн зэвсгийн тухай асуудал. Тэрэн дээр нь бид нар дэмжлэг үзүүлж байна гэдэг бол Монгол улс бид эдийн засгийн нөөц бололцоо багч гэсэн ийм чухал асуудлууд дээр нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн орны үед бид нар хариуцлагатайгаар та нартай бас андын хувьд дэмжиж тусалж чадж байгаа хэмжээ маань энэ юм шүү ойлгож ажиллаарай гэдээ бид нар бас бусадтайгаа ингэж хамтарч ажиллаж байгаа байхгүй. Өмнөд солонгосууд үнэхээр бодлогоо их зөвөр сая энэ шинэ ерөнхийлөгчөнд гарч ирж өөрчилж энэ асуудлыг харах өнцгөө бид их олон жил ийм өөрчлөлт гараасаа гэж хүсэж исэн орн шүү харин. Манай бодлого яг ийм байсан. Бусад орнууд энэ рүү энэ өнцгөөс тэр болгоо харахгүй байсан. Энэ өмнөд солонгосын ерөнхийлөгч яг манай харж исэн өнцгөөс харж эхэлж байгаа байхгүй. Тэг ямар том өөрчлөлт гарч байна. Саяхан боломжгүй байсан дээд хэмжээний уулзалтууд болоод эхэллээ шүү дээ. Тэгээ энд бид нар бол оролцоод явж байгаа. Цаашдаа ч оролцоо. Гэхдээ оролцож байгаад нь зүгээр нэг юм сонирхогчийн оролцоо биш байхгүй. Энэ бол Монгол улсыг хинээс ч асуухгүй. Бидний хин нэгэн та нар жижигхэн бити оролц гэсэн ч оролцсон. Энэ дээр бид өөрийн байр сууриас их тайван тэр доктортой байдлыг бий болгохын өнцгөөс бид нар оролцох хэрэгтэй байхгүй. Өөрөө өөрийнхөө төлөө бас бүс нутгийн бусдад тусдын болохын төлөө. Саяны яг таны хэлсэн үгэн дээр дөрүүлээд асуухад ер нь жижиг улс гээд аливаа юм дээр хойш суугаад байх биш тийм ээ. Жижиг байх тусмаа илүү далаацтай, мэдрэмжтэй гадаад бодлогыг явуулах хэрэгтэй гэдэг дээр таны бодол ямар байдаг вэ? Тий, жижиг улс гэдэг чинь их харьцангуй ойлголцтой. Тэгээд нөгөө талаас энэ өнөөдрийн олон улсын харилцааг аваад үзвэл би том орныхонтой ярьдیں۔ Жижиг гэдэг. Тийм жижиг улс байдгүй маа. Яг тэгвэл дэлхийн 7 миллиард
одоо хүнээс бүрдсэн хамтын нийгэмлэгийг аваад үзвэл том улс цөөхөн байдаг. Үлдсэн бусд нь бүгд бид нар байхгүй. Бид нар чинь нийлээд тэгэхээр дэлхийн хамгийн том массыг бүрдүүлж байгаа биз. Тэгэхээр энэ өнцгөөсөө бид нар одоо асуудалтай хандаж явах хэрэгтэй. Гэхдээ мэдээж яриг миний зүгээр боддог зарчим юу гэхээр өөрийнхөө эрх ашиг, язгуур эрх ашиг, аюулгүй байдлын төлөө бол бид нар өөрийнхөө байр суурийг хатуу барьж чаддаг байх хэрэгтэй. Бусад улс орнуудтай эв түнжинтэй байх хэрэгтэй. Жижиг сайхан сэтгэл юу байдаг вэ? Хэмжээ байдгүй. Жижиг ч гэсэн бусдад тус болох гээд явдаг байх хэрэгтэй. Санаа тавьдаг байх хэрэгтэй. Ингэхийн бол бид нар маш олон оронтой эвсэг найрсаг харилцаа бий болгож чадна. Энэ эргээд Монгол улсад л хэрэгтэй. Монгол улсын гадаад бодлого, гадаад харилцааг судлаачид, эрдэмтэд, дипломатууд ингэж үйлчилж онцлогоор нь дүгнээд байдаг тийм ээ. Таны хувьд бол өнөөдрийн яг Монгол улсын гадаад бодлогыг үйлчлээд онцлог шинжийн одоо тодорхойл гэвэл юу гэж тодорхойлох вэ? Ямар онцлогтой гадаад бодлогыг өнөөдөр бид 21-р зуунд ер нь явуулж байгаа юм бол? Тийм. Тэгэхээр нэгдүгээрт ер нь айлч үед өөрийн хадгалагддаг шин чанарууд байдаг. Тэр юу гэвэл Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, бие даасан байх. Энэ асуудлууд бол нэгдүгээр зэрэг. Тэгээд тэр нь ямар бүтэц тогтолцоотой байхаасаа үл хамааран түүхийн цаг хугацааны аль үед улс орон оршин тогтнож байгаас үл хамааран энийг бол эрхэм байдаг бод энэ хэвэндээ бол энэ дээр нэмээд ямар онцлогуд байна гэвэл мэдээж дэлхий даяарсан байна. Энэ дээр шин маш их боломж гарч ирсэн. Бид нар хит үнцэрхэг байгаад өөрийнхөө харааны өнцгийг ингээд нарийсгах юм бол тэр хэмжээндээ л хоцроод үлдэнэ. Өрөвдөлтөөр хоцорно. Бид нар энэ даяарч байгаа дэлхийг тэр даяарч байгаа төвшөнд нь харж чадаж ажиллаж чадах юм бол энэ боломж нь хязгааргүй байж байгаа байхгүй. Та дипломат албаны энэ салбарт тийм ээ гадаад харилцааны салбарт олон жил ажилласан туршлагатай одоо хүний хувьд дипломат хүн гэж юу нь ямар хүн байх ёстой вэ? Дипломат хүн гэж хүмүүсийн зөөлөн хүнийг хэлээд гэж бодоод байдэ. Үгүй шүү дээ. Дипломат хүн гэдэг чинь өөрийн улсын байр суурин дээр бол хинээс ч яахгүй бос зогсоод хэлэх үгээ чангахан хэлчих чаддаг. Гэхдээ мөөхөр аргаар биш. Үндэслэлтэй, судалгаатай, тооцоотой. Тэр таны гаргаж ирж байгаа үндэслэл, судалгаа, тооцоо чинь нөгөө талын үндэслэл, судалгаа, тооцооноос давж гардгуу маа гэхэд харсан өнцөг тэрнийхээ баялаг байдлаар л давдаг байх хэвээр. Тантай яриа сууж байгаа яг адилхан тэр тоог мэдж байгаа хүртэл би энийг энэ өнцгөөс хараагүй юм байна шүү дээ гэж толгойд нь бодол төрүүлж чадчих чил хилцээ хийж явах явцад ард байгаа миний хамгаалж байгаа улс орны эрх ашигт эргэр нөлөөлж байгаа. Энэ олон жижиг юмнууд нийлжээж том урсгал. Түүнээс нэг том далаал дээр нэг том амжилтанд хүрнэ гэж байдаггүй. Тэгэхээр дипломат хүн гэдэг бол эх орондоо хайртай хүнийг л хэлж байгаа. Ардаа би өөрийнхөө соёл нэгтэй, цус нэгтэй ахан дүүсийнхээ төлөө явж байгаа шүү. Тусгай алба байхгүй. Тийм учраас миний түрүүний хэлдэг аюул болоход дипломат хүнд бол та чухал биш. Тэнд байгаа цаас чухал шүү гэж байгаа байхгүй. Цаасаа устгасны дараа та амиа аваад гарч ирж болно. Устгаж чадаагүй бол таны ам яг тийм нөхцөл бүрдсэн үед бол Монголын төрд тэр цаас нь илүү хэрэгтэй байна гэсэн үг. Ийм ал. Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой сайхан ярилцлага өрнүүлсэн сайд танд маш их баярлалаа. Үзэгчдээ Алтан аргамч нэвтрүүлгийн шинэ оны анхны дугаар энд хүрээд өндөрлөж байна. Бид энэ удаагийн дугаараараа Монгол улсын гадаад харилцааны сайд Цогтбаатартай Монгол улсын гадаад бодлого, гадаад харилцааны тухай өргөн сэдвээр ярилцлага өрнүүллээ. Алтан аргамч нэвтрүүлгийн дараагийн шинэ дугаараар уулзтлаа. Түр баяртай.